Сайн бацхан тогтоодаа та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр What's in my bag гэсэн бичлэг хүргэж байна. Би өөрөө яг бусад тогтоодын What's in my bag видеонуудыг үзэх амар дуртай. Тогтоод маань зөвхөндөө юу авч явах юм бол бас айгүй сонирхолтой санагддаг. So миний цүнх болохоор Polanga брендийн цүнх байгаа. Энэ цүнхэнд би бүр амар дуртай. Айгүй өвтэйхэн, томч биш, жижигч биш. Тэгээд бас айгүй сайтай. Урт осортой бас болгож өөрч болдог юм цүнх байгаа. Хамгийн ихний зүйл маань авч явдаг зүйл маань төрөвч. So төрөвч л гэхдээ яг бүр байнга авч явдаггүй. Яг зүгээр нөгөө ID card ч юм уу, жолооны нэмлэх хэрэг болсон үед төрөвчтэй байвал зүгээр байдаг. За дараагийнх нь Монголд аягүйх зарлагддаг улаан бөөгний сүлжээний гав байна. Манай ээж Монголоос эрэхтэй авчирч өгчээсэн. Салфетик бас авч явах айгүй зүгээр байдаг. За тэгээд мэдээж түлхүүр. Энэ түлхүүрийн осор болохоор бас айгүй хөөрх ингээд гарандаа хийгээд явахаар бас ингээд загуу үед ингээд олон юм барьсан үед бас тажгүй байдаг. Энд тэмдэглэлийн дэвтэр би байнга авч явдаг. Өдөө тэмдэглэлийн дэвтэр бал цөмхөнд явж байхдаа айгүй зүгээр байдаг. За энэ дэвтрийг би Таиландд явж байхдаа авч исэн. Ингээ гадуур гялгар хавцтай болохоор бас халтартдаггүй. Тэгээ юм гой зөөлхөн энэ дэвтрийг хэрэглэх маш дуртай. Next мэдээж бал нүдний шил. Нүдний шил бол би яг зүгээр гэргүүл шил хвчлэн авч явдаг. Ерөнхийдөө нөгөө хямдхан авсан зурагтан чах уу гэсэн шилнүүд ингээ гэргүй ичгээд аягүй амар байдаг. Энэ шил манай нэг найз өгчээсэн. Аягүй гоё шил. Энд нүдний шилний алчуур. За чигэвч бол бүр заавал авч явдаг. Энэ чигэвчийг бүр амар удаа хэрэглэж байна би. Дараагийнх нь зүйлс гэвэл за миний цүнхэнд бүр ингээд заавал байх ёстой нэг зүйл гэх юм бол уруул хүрэлгч харандаа болон уруул өнгөлөгчүүд. Эсвэл баг ингээд 2-3-ыг авч явдаг байгаа. Уруул хүрэлгчээ заавал авч явна. Энэ болохоор lip oil гэдэг Kosas-ийн lip oil надад бүр амар таалагдаад байгаа сүлүүд. За энэ Nars-ийн уруул өнгөлөгч. Энд миний хамгийн дуртай Mika Max-ийн nude өнгөтэй уруул өнгөлөгч. За эдгээр бол бүр өстой заавал авах ёстой зүйл гэж би боддог. Дараагийнх нь шүд цэвэрлэдэг утас. Шүд цэвэрлэдэг утас айгүй хэрэгтэй. Ажил дээр ланч идсний дараа ч юм уу ер нь байж ивэл зүгээр байдаг. Энэ болохоор нөгөө хумс өргөч байна. Хумс өргөч авч явдаг гэхээр яг ингээд заримдаа нэг хумсаа хуулчих ч юм уу эсвэл ингээд сүрдийцэн тохиолдолд яг гарын доор юм хумс өргөч байж ивэл айгүй хэрэгтэй байдаг. Тэгээд хүмүүсээс асуухаар ерөөсөө байдаггүй зүйл бол хумс өргөч. Тэгэхээр ингээд цүнхэндээ авчвал ам байдгийг. Энэ болохоор миний линз. Холын хараа мотой болохоор би контакт линз зүүдэг заримдаа. Гэхдээ ер нь бол зүүх дурггүй. Цүнхэнд байж ивэл бас хэрэгтэй юм болов уу гэж одоо цүнхэндээ хийцэн. За линз зөвхөр нүд бүр амар хуурашдаг. Тэгэхээр энэ eye drop-ыг байнга авч явахгүй бол бас болдоггүй. Гэхдээ би ерөнхийдөө сүүлийн үед линзийг хэрэглэж эхэлж байгаа. Тэгээд зүүх авах тал дээр бас маш хэцүү юм билэ. Хамгийн сүүлд нь ийм хоёр хөрхөн үнэртэй бас авч явдаг. За яг жижиг савлгаатай ус байвал авч явдаг. Байхгүй бол тэгээд яах вэ? Энэ болохоор сүүлд нөө Meka-гийн Beauty Loop-ын дотор ийм хоёр ус ирсэн. Тэгээд яг цүнхэнд хийхэд хөрхөн таарад байгаа. Ингээд та бүхэндээ өөрийнхөө цүнхэнд авч явдаг зүйлсийг сонирхууллаа. Хэрвээ тань таалагдсан бол subscribe хийгээрэй. Мөн утгагүй зөндөө олон гоё бичлэгээр та бүхэнтэй уулзах болно. Баярлалаа.